үзэгчтэй. Тэгэхээр сайн бацхан их мөдөд үзэгчтэй. Тэгэхээр ТV дурак. Сайн бацхан их мөдөд үзэгчтэй. Тэгэхээр ТV телевизэн сурчлах алба яг одоо шинжлэх ухааны технологийн сургуулийн харьяа холбоо мэдээлэл технологийн сургууль дээр хүрэлцэн ирээд байна. Тэгэхээр яг одоо шинжлэх ухааны технологийн сургуулийн одоо оюутны урлагийн 7 дугаар их надад мөргөлж байгаа бөгөөд одоо үүнд холбоо мэдээлэл технологийн сургууль хэр амжилттай оролцох гэж бэлтгэж байгаа. Энэ талаар одоо сурчлахаараа манай сурчлах албаных ирсэн байна. За ингээд холбоо мэдээллийн технологийн сургуулийн лекц клуб буюу одоо тухайн хичээл ордог хамгийн том зааланд нь оюутнууд маань бэлтгэлээ гэж яг одоо бэлтгэлээ хангаад байж байна. За ингээд бүгдээрээ суралцгаая. За тэгэхээр урлаг гэдэг бол өөрөө их агуу зүйл юм. Тэр зэмээ одоо дуу хөгжмгүйгээр тухайн улс орныг төсөөлөхийн аргагүй байдаг. Тэгэхээр яг та бүхэн сонсож байгаа хүн үнэхээр гайхалтай бэлтгэл хийж байна гэж би ойлгож байна. За сайн байцгаана оюутнуудаа. Тэгэхээр ТV телевизэн сурчлах алба явж байна. Тэгэхээр та бүхэн яг одоо ямар уран бүтээл дээр ялж энэ талаараа танилцуулахгүй юу? За бид нар ингээд яг ингээд урлагийн наадамд оролцох дууныхаа одоо бэлтгэлийг ингээд хийгээд сууж байна. Хамтлаг дугаараа л яг оролцсноо яг дөрүлээ. Бой бэнд дээрээ оролцсон. Тэгэхээр холбоо мэдээлэл технологийн сургуулийн бой бэнд гэхээр оюутнууд маань бас анддаггүй л дээ. Үнэхээр гайхалтай дуудууд тэдгээрийн дуу гэсэн ядуу хүлээж байдаг. За тэгэхээр одоо энэ жилийн та бүхний онцлог ч гэдэм үү бос одоо сургуулиудаас одоо яг ялгарах одоо шинж чанар маань одоо юу болж ирж энэ талаараа тодорхойлохгүй. За энэ талаар бол яг ингээд яг дөрүлээ акабел дуурна гэсэн одоо тим одоо зорилготой л орж байна. Тэгээд тэрэндээс бас хүрхийг хичээнэ. За баярлалаа. Тэгэхээр нийт оролцож байгаа одоо сургуулийн оюутнуудад хандаж юу хэлэх вэ? Бос сургуулийнхаа оюутнуудад амжилттай оролцоорой гэж хүсье. Амжилт хүсье. Бүгдээрээ шударгаар сайхан өрсөлдцгөө л гэж хэлцгээе. Тийм ээ, шударгаар сайхан үлдэцгээ. Урлаг гэдэг бол өөрөө их агуу зүйл, хэрэггүй тунгалаг, ариун зүйл байдаг үлээ. Тэгэхээр за сайн байцгаана оюутнуудаа. Тэгэхээр ТV телевизэн сурчлах алба яг бүхэн одоо холбоо мэдээлэл технологийн сургууль дээр хүрэлцэн ирээд байна. Тэгэхээр урлагийн 7 дугаар их надад мөргөлж байгаатай холбогдуулж одоо энэ хөө сурчлах хийж байгаа маа. Тэгэхээр өөрөөсөө яг одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байгаа вэ? Латин Америкийн цэнгэнд хүчиг гэсэн номинацийг бэлдээл байцгааж байна. За тэгэхээр одоо цэнгэнд хүчиг гэдэг маш их одоо масс их хамарсан буюу одоо олон үднийг бэлтгэж хийдэм үү тэр утгаараас нэлээд хүч хөдөлмөр шаардсан одоо төрлөө гэдэг тийм ээ урлагийн төрөл. Тэгэхээр яг энэ талаар одоо бэлтгэл хэрэг хангагдаж байна. За мөн оюутнууд маань одоо итгэсэн ажлах хэрэг бос сургуулиудыг ажиад тахад энэ жилийн ер нь урлагийн наадмын онцлог бас ямар энэ талаар тодорхойлохгүй юу? За энэ асуулт нь манай хамтлагийн гишүүн Булган хариулна. За тэгээд нийт оюутнуудаа та бүхэн юу хэлэх вэ? Нийт оюутнуудаа юу? За сайн хичээж хичээ. Сайн хичээцгээе. Тий сандра за сайн хичээцгээе. За тэгээд их хөдөлмөрийн ард одоо их амжилт нуудаж байдаг гэдэг тийм ээ. За зөв. За тэгээд цэнгэнд бүжиг өөрөө их одоо агуу спорт үнэхээр хүний одоо оюутнууд маань хөдөлгөөний дутагдалд бас их ордог шүү дээ тийм ээ. Тэр ч утгаараа та бүхэн бас нэлээд сайн бэлдэж байгаа болтой байна. Ингээд яг нийт оюутнуудаа хандаж юу хэлэх вэ? За тэгэхээр их хөдөлмөрийн ард бол их амжилт хүлээж байгаа. Хичээцгээгээрээ. Бос сургуулийнхандаа хандаж хэлэхэд те. Хичээцгээгээрээ. Бүгд нь амжилтсан аа. За баярлалаа. За ингээд цэнгэнд бүжиг оюутнууд маань одоо энэ алархаа хөдөлгөөнөөр үнэхээр босныг гайхуулах сайхан бүжгийг барих хаа гэж шийдэлтэй байна. За ингээд дараагийн уран бүтээлч. За миний ойлгож байгаагаар бол одоо уран зохиол, уран уншлах тийм ээ. Яруу найраг бичиж байгаа охин байна. Тэгээд өөрийгөө танилцуулах уу? За холбооны оюутан урангой байна. За урангой маань яг одоо ямар шүлэг зохиож байна? Урангой бол жил болгон өөрөө одоо шүлгээ зохиож оролцдог гэдгийг манай шүтээсийн оюутнууд бол сайн мэдж байгаа. Тэгээд энэ жил яг оюутнуудаа ямар одоо уран бүтээл барих гэж байна? Ямар одоо өөрийнхөө онгоц сэтгэлээр хүрлэгдсэн уран бүтээлийг одоо бусдад хэлэх гэж байна вэ? За чимэггүй, гоёмсог, маяггүй сайхан, гүндүүгүй амгалан, гүжиргүй шудраг, Чингисийн Монголын удам болох тэр сайхан өртөд зориулж түүнийг одоо төрүүлэх ихүүд бүгдээрээ сайхан сэтгэлтэй байгаасаа гэсэн үднээс шүлгээ бичиж байна. За тэгэхээр өөрийнхөө За ингээд нийт оюутнуудаа хандаж одоо ямар үг хэлэх вэ? Та нар бүгдээрээ маш их чадварлаг, сайхан авьяаслаг оюутнууд шүү. Бүгдээрэнд нь амжилт хүсье гэж хэлж байна. За баярлалаа. Тань ч гэсэн амжилт хүсье. Яг ингээд ерөөдөө урлагийн наадам гэдэг бол өөрөө их агуу зүйл. Монгол бүжиг. За тэгээд ардын урлаг гэдэг маань тухайн улсыг итгэх бас нэгэн том соёл байдаг үлээ. Тэгэхээр яг одоо тайзан дээр Монгол бүжгийг бэлтэж байгаа нэгэн гин томог охин байна л та. Монгол одоо үндэсний одоо оюун наалахаа хөдөлгөөн одоо Монгол бүсгийг илэрхийлэх тэрхүү одоо гайхалтай зүйлийг өртөж шингээсэн байдаг нь Монгол ардын бүжиг. За тэгэхээр ардын бүжгийг бэлдэж байгаа охинд сайн байна уу та? Сайн байна уу? Тэгэхээр ТV телевизэн сурчлах алба яг одоо холбооны сургууль ирээд байна. Тэгээд өөрөө Монгол бүжиг гэж хэлж байгаа гэж одоо би
ойлгож байна. Тэгэхээр яг өөрийнхөө бүжиглэж байгаа одоо урлагийнхаа одоо энэ онцлогийн нөхцөлтэй хааж байна. Бүгдээр хичээцгээ өрөөл хичлээ. За баярлалаа. Тэгэхээр яг одоо тухайн сургуулийг илтгэх бас нэгэн том шалгуур бол одоо юу вэ? За тэнгуүтэ одоо за ингээд бидний сурвалжсан бичгийн сургуульчлага одоо үгээр өндөрлөж байна. Ингээд холбоо мэдээлэл технологийн сургуулийн оролцож байгаа нийт оюутнууд өндөрөөс өндөр амжилтыг хүсье. За ингээд оюутнуудаа та бүхнийхээ одоо энэхүү урлаг спортын одоо өнөрийнх одоо амжилт Та бүхнийхээ урлаг спортын ажил өсөлт өндөр амжилт. За ингээд та бүхнийхээ урлаг спортын ажлаас өндөрс их өндөр амжилтыг хүсэн ёрё. За ингээд TV5 телевизийн сурчлах албан шинжилгээ технологийн сургуулийн харьяа холбоо мэдээллийн технологийн сургуулиас урлагийн наадмын бэлтгэлээс шууд амжууллаа.